сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Би Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын сургуулийн сэтгэл судлалын төгсмийн оюутан Намын Намин гэдэг. Өнөөдөр та бүхэнтэйгээ нийгэм толгомдоод буй нэгэн асуудлын талаар бэлтгэл хэлцүүлэхэд бэлэн болоод байна. За, танд энэхүү зургийг хараад ямар бодол төрж байна вэ? Уг зураг маань өнөөдрийн илтгэлийн маань сэдвийг тодорхойлох зураг юм. Таны харсанчлан энэхүү зураг маань хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлох зураг юм. Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 3.1-т мах бод, сэтгэл санаа, оюун ухаан, сэтгэхүй эсвэл тэдгээрийн хосолсон бэрхшээлтээс шалтгаалan нийгмийн харилцаанд оролцох, бусадтай адил тэгш нөхцлөөр амьдрах боломжийг хязгаарласан иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарлаад байгаа шалтгааны нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнгийг ялгсан нэшилт байгаа юм. Үүнийг цаашаа дэлгэлийн хугацаанд хөгжлийн онцлогтой хүмүүс хэмээн орлуулан ярьцгаая. Одоо энэ нийгэм хөгжлийн онцлогтой хүмүүс толгойд би маш олон асуудал бий. Үүний дотроос өнөөдөр хөгжлийн онцлогтой иргэдийн хөдөлмөр эрхлэлт гэсэн сэдвийг онцлон авч хэлэлцгээе. Манай улсад хөгжлийн онцлогтой иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн оролцоо ямар түвшинд байгаа вэ таны бодлоор? 2023 оны байдлаар 111,228 хөгжлийн онцлогтой хүмүүс манай улсад амьдарч байна. Үүнээс 63,798 эрэгтэй, 47,430 эмэгтэй гэсэн хүссэн харьцаатай байна. Хөгжлийн онцлогтой хүмүүсийн ердөө 13.7% буюу 15,292 иргэн хөдөлмөр эрхэлдэг. 4,554 иргэн төрийн байгууллагад ажилладаг. Өмнө төрийн улс төрийн байгууллагад 53 иргэн, төрийн захиргаанд 512 иргэн, төрийн тусгайд 41 иргэн, төрийн үйлчилгээнд 3,948 иргэн ажилладаг байна. Харин төрийн бус байгууллагт 10,738 иргэн ажиллаж гэсэн бүртгэл өгдөг юм байна. 2018 оны засгийн газрын 128 дугаар тогтоолоор албан байгууллагууд 25 ажилтны тутамд нэг хөгжлийн онцлогтой иргэн ажиллуулаагүй тохиолдолд Эрдэнэт дархан Улаанбаатар хотуудад ажилчдын дундаж цалингаар, харин хөдөө орон нутгуудад ажилчдын цалингийн 60%-аар тооцсон нөхөө олгорыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн санд хоримтлуулах тогтоол гарч ирсэн юм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох залтыг хэрэгжүүлэх 5,902 байгууллага бүртгэлтэй байгаагаас 2,000 гаруй байгууллага 15,292 хөгжлийн онцлогтой иргэн ажиллаж байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт юм. 1986 оны байдлаар Канада улсын хөдөлмөрийн насны хөгжлийн онцлогтой иргэдийн алдагдал цагийг үнэлвэл 13.9 их найд Канада доллар хүрч ирсэн юм байна. Ажиллах хүчнээс хөгжлийн онцлогтой иргэдийг гадуурхан тусгаарснаар гарах бүтээмжийн алдагдал асар их юм. Уг олон улсын жишээнээс харахад хөгжлийн онцлогтой иргэдэд ажлын байрыг бий болгож тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжснээр гарах зардлыг бууруулах боломжтой ба хөгжлийн онцлогтой иргэдийн улс орны эдийн засагт оруулах хувь нэмэрч гэсэн нэмэгдэх сайн талтай. Хөгжлийн онцлогтой иргэдийг нийгмээс ялгарлан үзэх нь тэдний сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөөг хэсэгдэг. Хүмүүс өөрийгөө нийгмийн бүлгийн гишүүн гэдгээрээ тодорхойлж бид ба тэд гэсэн ялгарлал үүсгдэг. Энэ нь нийгмийн ялгарлын онол юм. Хөгжлийн онцлогтой хүмүүсийг нийгмээс ялгарлан тусгаарлах нь нэг бүлгийг гэрүүл хүмүүс, харин нөгөө бүлгийг хөгжлийн хувьд хэвийн бус хүмүүс гэж үзэн гадуурхан нийгмийн ялгарлал үүсгэж байгаа хэлбэр юм. Харин нийгэм тэднийг тусгаарлахгүйгээр ялгарлыг багасгахад нийгмийн нэгтгэлийг бий болгоно. 2000 онд Эдвард Тиси, Ричард Райнер өөрийгөө тодорхойлох онол ба хүний сэтэл гэсэн судалгаа хийсэн байдаг. Уг судалгаанаас хүний сэтэл нь гадаад нөхцлөөс хамаардаг бус, харин дотоод хэрэгцээний хандлагаас хамаардаг гэх дүгнэлт гарсан. Хүний сэтгэл зүйн сайн сайхан байдал болон идэвх оролцоонд үндсэн 3 суурь хэрэгцээ байдгийг уг судалгаар гаргаж ирсэн. Үүнд нэгт бие даасан байдал. Энэ нь хөгжлийн онцлогтой хүмүүс өөрийн ажил амьдралынхаа талаар бие даан шийдвэр гаргах хэрэгтэй байх. Хоёрт нь чадвараа мэдрэх. Хөгжлийн онцлогтой иргэн тодорхой ажлыг хийж гүйцэтгэхэд би чадна гэсэн итгэл төрөх. Гуравт нь хамааралтай мэдрэмж. Гэр бүл болон хамт олон нь хөгжлийн онцлогоос нүгэл хамааран хүлээн зөвшөөрөх. Нийгмийн дарамтлах хандлага нь хөгжлийн онцлогтой иргэний дотоод сэтлийг бууруулдаг. Харин нийгмийн дэмжлэгтэй итгэлцтэй орчин нь бие даасан байдал болон дотоод урам зоригийг нэмэгдүүлж өгдөг ахнэ. Манай улсад хөгжлийн онцлогтой иргэний эрхийг хамгаалах олон хууль батлагдсан байдаг ч одоогоор хэрэгжилт нь сул буюу хангалтгүй түвшинд байгаа юм. Хөгжлийн онцлогтой иргэний хувьд хөдөлмөрийн орчин хүртээмжгүй, нийгмийн хандлага сөрөг, ажлын байрны тасан зогсол тутмаг гэх мэт асуудлууд зөндөө. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд зарим нийгмийн хариуцлагатай байгууллагууд хөгжлийн онцлогтой иргэдийг ажилд авч тэдний оролцоог нэмэгдүүлсэн. Энэ нь ажилтан өөрийгөө бусдтай адил үн цэнтэй гэдгээ мэдрэх нь сэтгэл зүйд багц болов эргэн нөлөө үзүүлж байгаа юм. Хөгжлийн онцлогтой иргэн болон ажил олгогч байгууллагуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхдээ дараах аргуудаас ашиглаж болно. Үүнд
Сургалт хүмүүжлийн ажил зохион байгуулах, ажил олгогч болон хамт олонны хандлагыг өөрчлөх, сургалт явуулах. Зөвлөгөө дэмжлэгийн хөтөлбөр. Хөгжлийн онцлогтой ажилтны стресс, нийгмийн айдас, өөртөө итгэх итгэлийг дэмжих. Орчны хүртээмжийг нэмэгдүүлэх. Зөвхөн ажлын орчин бус, сэтгэл зүйн орчинч гэсэн таатай байх боломжийг нэмэгдүүлэх гэсэн хэд хэдэн аргууд бий. Хөгжлийн онцлогтой иргэдийн хөдөлмөр эрхлэлт нь зөвхөн нийгмийн асуудал бус, хувь хүний эрх болон сэтгэл зүйн асуудал юм. Бид зөвхөн хууль болон тоон үзүүлэлтэд анхаарах бус, хөгжлийн онцлогтой иргэдэд хандах хандлага, дотоод дэмжлэгийг сайжруулах хэрэгтэй. Тиймээс та ямар нэгэн байгууллагын удирдлага бол хуулиа даган биелүүлж, хөгжлийн онцлогтой иргэдийн ажлын байрыг бий болгож, бүгдэд эрх тэгш нийгмийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай. Мөн та хөгжлийн онцлогтой иргэнтэй хамтран ажиллагч эсвэл цаашид нэг хамт олон болон ажиллах тохиолдолд ямар нэгэн ялгарлалгүйгээр харьцах нь хөгжлийн онцлогтой иргэдэд ээлтэй хүртээлтэй нийгмийн эхлэл юм шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа.